Сайн байцгаана уу? Бүгдд нь энэхүү өдрийн мэндийг хүргэе. Jerry Angel байна. Та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За энэхүү удаагийн бичлэг нь болохоор тийм үгүй хэмээх мэрэг байгаа. За та бүхэнд харагдж байгаа ачлан 9 ширхэг багц гүзэр байгааз. Одоо уг нь харах юм бол ингээ голын улаан сарна. Тэгээд энэ хоёрын навчин болж харагдахаар ингэж тавихыг зорьсон байгаамаа. За тэгэхээр 9 ширхэг карт байгаа. Та нүдэн анж агаад энэ 9 ширхэг картын дотроос сонгоорой. Бичлэгээ тогтоож аваад сонгосон ч болно доо. За ингээд хамгийн ихний картнаас эхлээд уншаад явъя. За ерөнхийдөө бол хамгийн ихний ногоон карт нь болохоор тийм үгүй юу гэсэн утгыг нь дараагийн энэ болохоор зөвлөгөө болон анхааруулга. За энэ болохоор сахиусын зөвлөгөө гэсэн ийм гурван хэсэгтэй ийм уншлага болно гэсэн. За хамгийн ихний картыг сонгосон хүмүүс маань бодож байгаа асуудал зүйл нь бүтгүү үгүй юу гэдгсэн чинь ер нь бол тийм ээ бүтэн боломжтой бүтэх боломжтой гэж байна. За анхаарах одоо зүйл юу байгаа вэ? Эсвэл зөвлөгөө юу байгаа вэ гэдгийг харцгаая. За анхаарах зүйл нь болохоор зөвлөгөө нь маш тийм бодож хийх ёстой ажил юм байна. Маш олон талаас нь бодож нөгөө 7 хэмжиж нэг огтл гэдэг шиг тий бүтэх боломжтой гэхдээ нэлээд олон сайн бодож эрсдлээ тооцож амжилтаа ингэж бодож тоосоолж иж бүтэх ёстой ажил юм шүү гэдэг чинь. За энэ тал дээр сахиусууд нь юу гэж зөвлөж байна гэдгсэн чинь найзтайгаа хамт байгаарэ гэдэг чинь. Найзтайгаа хамт тий хамтарч гэвэл ер нь бол дайггүй ажил байх юм байна. Ганцаараа төлөвлөгөөгөө бодцоод яг хийж хэрэгжүүлэхээрээ бол найзтайгаа хамтарч хийвэл илүү сайн байна гэдэг байна. За ингээд нэгдүгээр картны уншлага болсон. За хэдүүлээ хоёрдугаар картны уншлагыг нь харцгаая. За хоёрынхан. За бодож байгаа ажил нь бүтэх боломжтой юу гэсэн чи тийм ээ боломжтой хангалттай бүтэн бүр оол замгч ихсэн олох болно гэж байна. Ер нь бол хоёрынхны маань бодож байгаа ажил бүтэх боломжтой. За анхааруулга зөвлөгөө юу байна гэдгсэн чинь зөв зүйлээ олж хийх хэрэгтэй юм байна ерөөсөө. Зөв уг нь бол бүтэх хэрэгтэй. Зөв аргаа ашиглах юм бол маш юм үр өгөөжтэй хурдан бүтээд явчихна. Аргаа олохгүй жоох удаж магадгүй учраас яг ямар аргаар яаж хийх вэ гэдгийг ерөнхийдөө бол сайн бодож төлөвлөөрэй гэдэг чинь. За энэ тал дээр сахиусууд нь юг зөвлөж байгааг харцгаая хэдүүлээ. Тийм ээ энэ зүйлийг ер нь бол хөдөлтэй нэг газараа удаан байх хэрэггүй. Цаашаа давш өөрийнхөө төлөө илүү зүйлийг хий бүтээ. Юуг нь удаан боддгийг хийж хэрэгжүүл гэсэн ийм утга явж байна. За 3 дээр 3-ны маань бодож санаж байгаа зүйл бүтэх боломжтой юу? За ер нь нэг 50-50% тайлан байна. Ер нь нөгөө дангаараа бодож байгаа асуудал биш юм байна л да. Хин нэгний оролцоотойгоор бүтэх ийм асуудал учраас тий 2 хүн 3 хүн нэгдэж хийх ажил учраас яг ганцаараа хичээгээд байвал бүтггүй тал руугаа хүний дэмжлэг авах юм бол бүтэх боломжтой гэж байна. За зөвлөгөө анхааруулга нь юу байгааг харцгаая хэдүүлээ. Ер нь бол олон хүмүүсийг хамсруулж тий олонтой хамт хийвэл дайггүй байх учиртай юм байна. Энэ ажил нь олон хүнтэй хамтарч олны хүчтэй юу лээ олны хүч оломгүй талаа гэдэг шиг олон хүнтэй хамтарч ивэл сайн байхаар байна гэж. За сахиусууд нь энэ тал дээр юу гэж зөвлөж байгаа вэ гэдгсэн чинь одоо бол чимээгүй байж болно. Тий одоо олон түмэнд ингээд дуугарах үгээ хүргэх хэрэгтэй байна. Ганцаараа бодоод тэрнж болох юм болов энэнж болохгүй юм болов гэж ганцаараа дотроо битгий шанал олон түмэнтэйгээ ярих хуваалцаа гэдэг чинь. За 4-ийнхний маань сонгосон ажил нь бүтэх боломжтой юу тийм үү үгүй юу тий ажил нь эсвэл хайр дурлал асуулт нь. За бүтэх боломжтой юу гэсэн чинь. За ер нь хэцүү дээ гэж. Нэг бүтэх боломж нэг 10-аас 20%-тай ер нь хэцүү юм байна. Ер нь үгүй байх магадлалтай л шүү. За тэгтээ яг бүтэх боломж бас байгаа гэсэн. За энэ ажлыг энэ асуудлыг бүтээхийн тулд юуг анхаарч юуг хийх ёстой вэ гэдгсэн чинь аль болох чин сэтгэлээсээ байх хэрэгтэй.
чин сэтгэлээсээ бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийвэл бүтэх боломжтой. Чин сэтгэлээ зориулж чадахгүй байвал бүтэх боломжгүй гэдэг чинь. За сахиустангрууд нь юуг зөвлөж байна гэдгсэн чинь ер нь бол хүмүүстэй ярилцаж тэгээ юу хийж байгаа, яах байгаа хүнтэй ярилцаж өөрийнхөө байдлыг илэрхийлэх хэрэгтэй. Хэрвээ энэ хайр дурлах байсан бол нөгөө хүндээ зүрх сэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй гэдэг чинь. Илэрхийлнэ гэдэг нь болохоор юу би чамд хайртай үерх юм уу гэдэг биш. Хайл болох ингээд чамд сайн шүү гэдэг тэр мэдрэмжийг илэрхийлэх хэрэгтэй гэсэн. За 5-ны маань бодож байгаа санаж байгаа ажил нь бүтэх боломжтой юу? За уучлаарай, үнэхээр бүтэх боломжгүй ажил байна гэдэг хийж байна. Өөрөө л дотроо болох юм байна, бүтэх юм байна гэж бодоод байгаа болохоос яг үнэндээ бол ямар ч бүтэмжгүй ажил байна шүү, асуудал байна шүү гэдэг чинь. За энэ тал дээр ямар анхааруулах зөвлөгөө байгааг харцгаая хэвлээ. Асуудлын гол утга учирыг олж хараагүй зөвхөн өөрийнхөө байр байдал дээр анхаарат байгаа учраас энэ бүтэх боломжгүй байгаа юм шүү гэдэг хийж байна. За зөвлөгөө мессеж юу байна гэдгийгсэн чинь тийм зөвхөн өөрийнхөө юу мэдэрч байгаа дээр төвлөрөөд байна. Энэ асуудал дээр тий өөрийнхөө мэдрэмжээс хальж юу хийх хэрэгтэй хэрэггүй тий бодит ертөнцийн зүйлүүдийг сайн анзаарч харахгүй зөвхөн өөртөөгөө зуралдаад байгаа учраас болж байгаа зүйлийг бодитоор харж чадахгүй байна гэсэн байна. За 6 дугаар картны маань хувьд бодож байгаа санаж байгаа асуудал нь бүтэх боломжтой юу? За уучлаарай, үнэхээр бүтэх боломжгүй юм байна. Үнэхээр үгүй гэдэг хийж байна. Ямар ч найдвар алга байна уучлаарай. За анхааруулах зөвлөгөө юу байна гэдгийгсэн чинь өөр өчнөө олон сонголтууд байж хахад одоо энэ асуудалтай зурлаж одоо хамаг цаг заваа барж ямар хэрэг байгаа юм бэ гэсэн байна. За зөвлөгөө мессеж нь юу болохыг харцгаая. Тийм өөртөө анхаарах, өөрийнхөө хүсэл тэмүүлэлд анхаарах хэрэгтэй байна. Өөрийнхөө төлөө ямарваа нэг зүйлийг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. За 7 дугаар картын маань бодож санаж байгаа асуудал нь бүтэж биелэх боломжтой юу? За ер нь бол боломжтой шүү. Одоогоор нэг 40% боломжтой юм байна. Тэгээд энэ боломжоо ингээд ашиглах те болох бүтэх арга замаа олоолах юм бол 40%-аас дээшлэх магадaltaй юм байна гэдэг чинь. За зөвлөгөө болон анхааруулга юу байгааг харъя. Бодож байгаа тий хийж хэрэгжүүлж байгаа арга чинь нэг буруу байна. Энэ аргыг өөрчлөх хэрэгтэй байна шүү гэдэг чинь. За сахиустангруудын мессеж нь болохоор зогсолтгүй яв, халах, давш, бити зогс, бити бууж гэсэн ийм утгатай мессеж байна. За одоо 8 дугаар картын маань санаж байгаа бодож байгаа одоо зүйл нь бүтэх боломжтой юу? Чин сэтгэлээсээ хүсэж зорих юм бол бүтэх боломжтой тий. Гэтэ үүнийхэн төлөө үйлдэл хийхгүй байгаа юм шиг байна. Сахиуст одоо нөгөө заяа нэг хичээгээд идэг, эзэн нь хичээхгүй байна гэсэн ийм утгатай мессеж гарч ирж байна. За хэлэх анхааруулах зүйл юу байна гэдгийгсэн чинь тийм ээ. Сахиустангрууд чинь хичээгээд тахад чи ингээд ямар нэг тодорхой үйлдэл хийх хэрэгтэй байна. Чиний үйлдэл чинь дутаад байна штэ гэдэг чинь. За сахиустангрууд нь ямар зөвлөгөөг өгч байна вэ гэдгийгсэн чинь тийм ээ. Өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй байна. Өөрийнхөө тухтай бүтцээс гарах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол өөрийнхөө амрыг хараад би ажилтан ч бүтсэн юм байхгүй, өөрөө ч бүтээсэн юм байхгүй болоод байна шүү гэдэг чинь. За сүүлийн 9 дугаар картын маань бодож санаж байгаа зүйл нь бүтэх боломжтой юу? Тийм ээ, 100% бүтэх боломжтой. Үүнийхэн төлөө өөрөө маш хичээж хөдөлмөрлж байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол бүтэх боломжтой юм байна. За зөвлөгөө анхааруулах юу байгааг нь харъя гэдгсэн чинь за үр дүнг нь яарагчлан одоо хүмүүст хэлэх хэрэггүй байна гэж би одоо нэг ийм ажил эхлүүл за одоо энийг хийжвэл одоо удахгүй 10 сая төгрөгийн орлого олно ч юм уу тий хүмүүст ингэж ярьж цуурах хэрэггүй байна гэдэг чинь. За сахиустангруудын зөвлөгөө гэсэн чинь одоо эхний одоо чинь ол цашаагүй штэ энэ асуудал энэ одоо хийж хэрэгжүүлж байгаа зүйлээ бүтчих юм бол эхний оол зашгийг нь зөвхөн өөртөө зориулаарай гэж байна.
хин нэгийг зориулахгүй өөртөө эхний явал зашгийг өөртөө эхний цалингаа өөртөө гэсэн. За ингээд та бүхний тийм ба үгүй гэсэн мэрэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Баярлалаа, баяртай. Дараа чимчилгээр иргэн уулзцгаая.